Эх орныхоо 408 зогсоос эргэх цэнхэр дэлхийнхээ өнцөг болон бүрээс Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 долгион дээр бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг эрхэм хүндэт сонсогч үзэгч таны энэ үдшийн амрыг мэдчилж байна. Өнөөдөр 2025 оны 9 сарын 25-ны өдрийн пүрэв гараг тохиож байгаа. За Улаанбаатарын цагаар 20 цаг тэг 9 минут болсноор манай өнөөдрийн хамт шими жаргаж сонсын үрээтэй Тата яриа нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. За радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч угнаа Эрика, найруулагчаар Өнөр Баяр, нэвтрүүлгийн продюсераар Аринаар ажиллаж байна. За мөн манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Oktoberfest 2025 шинэ ургацын шинэ шар айргийн баяр Апу хамтран ажиллаж байна. За үчимэн. За үчимэндээ Эрика сайхан амарсан уу? Өдрийг сайхан өнгөрөөсөн үү? Өдрийг сайхан өнгөрүүлээ. Чимэн өнөөдөр нилээн завгүй яваа. Байлаа да. За манай өнөөдрийн пүрэв гарагийн Тата яриа нэвтрүүлгийн сэдв бол мэдээж нэр. Таны нэр хинбэ гэдэг нэвтрүүлэг маань эхэлж байна. Дуудах нэрийг эцэг эх өгнө тийм үү? За энэхүү нэвтрүүлгээрээ бид хоёр онцгой сонин содон нэртэй хүмүүсийн нэрнийх нь утга учирыг тайлбарлана. За тэгээ эсвэл бидний дунд зүгээр л байж идэг түгээмэл гэж нэрлэгдэж хэрэглэгддэг боловч нэрнийх нь яг цаад нарийн утга нь мэдэгддэггүй яг нэрээ юу гэсэн үг юм болоо Монгол нэр л байгаад байдаг тий. Ийм мэддэг нэр найз нөхөд танил талынх нь байвал манай нэг ийм нөхөр ийм нэг нэртэй юм аа энийг мэдмээр байна гэсэн хүмүүсээс холбогдож болно тийм ээ. Хэрвээ эсвэл содон нэртэй нэрнийхээ утга учирыг сайн мэддэг бол холбогдож орж ирээд бас тайлбарлаж таниулж болно тийм. Тэгээд дээрэс нь бас нэг юм байгаа. Нэг нэрнээсээ болоод бас нэг хөгжилтэй ч юм уу иргэн дурсахад тийм дурсамж үлдээсэн тохиолдод байвал бас ярьж болно тийм ээ. За тэгээ ер нь бол өнгөрсөн 7 хоногийн нэвтрүүлгээс хойш сонсогчдоос олон танил найз нөхдүүдээс нилээдгүй хүсэлтүүд ирсэн байгаа. Ирсэн байсан шүү нэрээ. Янз янзын нэрнүүд ирсэн. За хамгийн ихнийх нь гэсэн чи гүр архичаа гэж юу гэсэн утгатай өгвэ гэсэн ямар утгатай нэр вэ гэж тайлбарлаж өгөхийг. Бид нар одоо сонсын нэгсчээрээ мэдхээс нэрээ яг юуг нь мэдэхгүй тийм. Харин бодсон чинь нэрээ эн чинь нэм төвд нэр ах шиг байгаа нь тийм байгаа. За тэгсэн чинь гүр архичаа гэдэг нь ямар утгатай нэр вэ гэсэн чинь гүр гэдэг нь гүрүү гэд их багш гэсэн утгатай байна. Гүрүү. Тэгсэн чинь гүрүү гэдэг ингээ салгачгаар яг нэг тийм мэддэг үг байгаа юм сте. Тийм байх нь. За тэгэнгүүтээ рахча гэдэг нь болохоор сахиус гэсэн утгатай гинэ. Тэгэхээр их багшийн сахиус. Багшийн сахиус. Тийм байх нь. Айгуу номын нэр юм шүү дээ. Харин тийм байгаа. Гой нэр шүү. Эмөнхөө баяр сайхан битсэн байна. Лашид гэж ямар утгатай үг юм бэ гэсэн байна. Тэмдэглэж аваад. Хэрвээ одоо байвал хоёулаа танилцуулъя. Чиний шүгэд үзээрэй. Байхгүй бол тэмдэглэж аваад дараагийн нэвтрүүлгээрээ иргэн яг энэ үгний нэрнийх нь тайлбар хийх юм шүү. Мөнхөө баяр сайхан байна. Тэгээ энэ гүр архиж байгаа нэр чинь өөрөө бас ингээд сансарт ниснээс нь олоо тэр юм уу? Ер нь бас нэлээ олон хүн байд юм байна. Нийтдээ Монгол улсын хэмжээнд 592 хүн байна. За сансарт ниснээс нь болсон нэг байгаа бах. Гэхдээ энэ маань өөрөө бас буян номын аюу гой нэр байгаа болохоор магадгүй тэрнээс өмнөхч хүмүүсийн нэр байхыг ч үгүйсэхгүй тий. Гэтэ ер нь бол нөгөө нэг сансарт ниснээс нь хойш монголчууд хүүхдүүдтэй өгөх нь их түгээмэл болж ирсэн гинэ. Тэгсэн баг. Ер нь бол ингээл нийгэмд нэг тийм яг ингээл дэсрэлт хийсэн яг нэг онцгой үйл явдал уу онцгой хүний нэрийг хүүхдтэд бэлэгдэж өгөх. Яг энэ хүн шиг гоё алдар нэрээ цуут хүн болоорой гэсэн утгаараас өх нь аав ээжийн л дурын асуудал шүү дээ тийм ээ. Тэгээ одоо эн чинь 80-аад оныхан гэдэг чинь бидний үеийнхэн ер нь бас нэг тухайн үеийнхээ нөө аваргуудын нэрийг авдаг байсан тий бөхчүүдийн илбэг штэ. Тэгээ алдартай дуучдын нэрийг бас их авдаг байсан. Нөгөө Батмөнх гэдэг нөгөө нэг юу даргатай байсан штэ. Батмөнх дарга гэдэг. Жамбын Батмөнх нэртэй хүмүүс бас их байдаг тий. Гүр хэрэгцээгээд нэрний тухайд яхаар би нөгөө Монголын бас сод хөвгүүдийн нэг шүү дээ гүр хэрэгцээ маань тийм ээ. Тэгэхээр Монгол улсын баатар Зөвлөлт холбоод улсын болон бүгд найрамд Монгол ард улсын баатар хошууч генерал Сансрын нэршигч гүр архиж байгаа. Азийн 2 дахь дэлхийн 101 дэх хүн болж сансарт ниссэн юм байна. Ер нь бол одоогийн Азийн 2 дахь дэлхийн 101 дэх. Дэлхийд өнөөдрийн хүртэл ер нь 200 хүрэхгүй нисэж үтсэн. Дэлхийгээс салж үтсэн байгаа байхгүй юу? Энийний дотор Монгол хүн байна гэдэг бол үнэхээр бахархав шүү дээ тийм ээ. Ингээд нислэг үйлдэхдээ сансрын тойрогт 7 хоног 20 цаг 42 минутыг өнгөрөөж дэлхийг 124 удаа бүтэн тойрч
ингээд дараа нь ихтгэйтэй амжилттай газардсан ийм амжилтыг үзүүлсэн ийм суут одоо юу гэх юм онцгой сайхан Монголын сод хөвгүн байх нэ. Тэгээ нөгөө нэрийг гүр архиж байгаа чинь бас юу яасан мэт нөгөө сансар гэдэг овг өөртөө авсан тий. Ургийн овгоо юу? Ургийн овгоо тэгэж авсан гэж. Би ёстой тэрийг мэдэхгүй шүү дээ. Сонссон шүү. За. Их чиргэл тоогоо гинэ. Өчигдөр телевизээр Лакшма гэдэг нэртэй хүн харсан. Тайлбар байна уу хоёроо гэсэн байна. За энийг бас шүүж үзье тийм ээ. Байна уу юу гэд харна. Тий. Тэгээд нөгөө сансар гэд овгтой гэснээс тэнгууд нөгөө Монголд ч нөгөө сансар нэртэй хүмүүс ч бас их байдаг шүү дээ. Сансар, сансармаа, сансар хүү гэд. Тэгдэг. Бас нэг энэ чинь сансарт нөхөрт ниссэнтэй холбоотой байгаа. Яг тэгж байгаа. Од гарыг од ирэхээс гээл ингээд зөндөө тийм байдаг шүү дээ. Тэд нар маань хөвчлээ яг 80-ад оны их үеийн буюу бит хоёрын үеийнхэн байдаг тий. Харин тий бас тийм бах шиг байгаа. Тэгээд сансар нэр орсон. Тийм нэртэй хүмүүс гэхээр за дангаараа сансар гэдэг нь бол 536 хүн байд юм байна. Сансармаа нэртэй хүн болохоор 650 хүн байдаг. Илүү олон байна тий октод. Октод байна. Сансар хүү нэртэй нь бол 38, сансар гариг гэдэг нэртэй хүн нэг байна. Сансар жав гэдэг нэртэй хүн нэг байна. Тэгсэн чинь бас нөгөө нэг болд сансар гэдэг надад бас нэг таньдаг найз байдаг байхгүй юу? За. Тэгээ хайгаад үзсэн чинь болд сансар гэдэг нэртэй хүн 2 хүн байд юм бэлээ бас. Тийм цөөхөн гэж юу? Харин тийм байна. Сансраал гэж дууддаг байлгүй тий. Сансраал гэж дууддаг шүү дээ. Тэгсэн чинь 2 хүн байна. За чамд яг юм байна штэ. Яг энэ сансартай холбоотой надад бас нэг юм байна. За. Яг юм нөгөө түрүүн хэлсэн түүхэн том үйл явдлуудаас болоод хүүхдээ яг тийм нэр өгдөг тийм цаг үеийн бас нэг тийм дохироо үүссэн үе байдгийн байна гэж ярьжсэн да. Тэгсэн чинь гүр аригч Баатартай маань хамт Оросын нэгэн сансрын нэгс нисэн хэн бэ нэр нь? Жанибеко. За тэгсэн чинь нь штэ. Жанибеко гээд хүүхдүүдтэй нэр өгсөн ч айл зөндөө байдаг юм байна. Жанибеко гээд. Тэгсэн чинь бүр ингээд Монгол хүүхдүүд үү? Тий. Аав ээж одоо ингээд Оросын тэр Баатарыг бас ингээд Орос нэртэй Монгол хүүхдүүд чинь одоо тухайн үед бол зөндөө байлаа штэ тий. Хамгийн сонин содон нь штэ. Нэг ийм нэр байна. Жан гүр ням гэдэг нэр өгсөн юм байна. Яг энэ сансар окторгойтой холбоотой тухайн үеийн үйл явдлыг холбогдуулаад нийлүүлээд өгчөж байгаа юм уу? Ингээ үеийн аваад нэг үгийг нь аваад өгчөж байгаа юм уу тий? Тий яг тийм. Чи яагаад тэгсэн байна гэж одоо үгийн нэрийг задлаад үзтээ. Харин Жанибеко гүр архичаа гэдэг. За жан гүр гэдэг нь ороод ирлээ. Тэгсэн. Ням нь болохоор төрсөн гариг нь юм болоо. Ням гариг төрсөн үү? Ингээд ням гариг төрсөн учраас ням гэдэг төгсгöd жан гүр ням гэдэг нэртэй хүн байдаг гэж байна бас. Ганцхан байдаг уу тий? Тэр тийм нэртэй үү? Зохиолч маань өгсөн энэ текст дотор яг ийм юм явж шүү бүр. За би тэрийг нь харнаа. Тэгээрээ. Зя. Сонирхолтой нэр биш үү? Харин тий? Содон юм а тий? Ганцхан хүн байна гэж байна. Тэр хүн үү? Жангүр за юм гэж. тэгвэл энэ саяны миний тайлбарч хийсэн нэрний эзэн байх нэ тэгвэл тэр хүн Тийм байна. Зя. Би нэг саяны хэлсэн тэр Лакшма гэдгсэн тий? Тэгсэн. За тэрийг би нэг жоохон байж байгаа хайгаад үзнэ. За. Цаг дарагчаа гэж нэрийг бас нэг түрүү 7 хоногт нэг сонсогч асуусан байлоо. Тэгсэн. Тэр нь ямар утгатай юм? Цаг дарагчаа заа байж байгаа. Би олчихсан байсан шүү. Энд дэж байна. За цаг гэдэг нь штэ. Санскрит хэлээр хүрд хорл гэсэн үг юм байна. За. Рагчаа гэдэг нь бол чи түрүүн тайлбарлчихсан штэ. Сахиус гэж ярьдаг. Тэгэхээр чи одоо юу гэсэн байх нь вэ? Хорл сахиус гэсэн үг байх нь. Би загд гэхээр нөгөө нэг модны цаг холбоотой юм а гэж бодож байна. Үгүй. Энэ хүрд буюу хорл гэсэн үг юм байна. Хорл гэдэг маань өөрөө юу вэ мэдэх үү? Нөгөө нэг юун дээр хадган дээр байдаг. Зөв 8 дахлын 8 дугаарт ирэмблэгддэг. Ирэмблээгүү 8 дугаарт одоо ингэж байрладаг хорол сахиус буюу одоо цагийн хүрдийг хүрд биш үү те. Тэр маань өөрөө хорол байгаа байхгүй юу? Цагийн хүрд нэвтрүүлгээд ингэж хүрд иргэдэг дээ. Одоо иргэж гэнэ буюу иргэдэг л байсан да. Яг цагийн хүрд эхлэхэд тэр бол одоо хорол буюу хүрд юм байна. Тэгэхээр нэр нь загд болж тарлаа штэ. Тийм байна тий. Тэгэхээр одоо энэ загдрагчаа гэдэг нэртэй хүн бол хорол сахиус гэсэн үгтэй үү байх нь. Тэгэхээр өөрийг нь одоо тийм сайхан сахиус дааж яваасай. Хувь зээгийн тэгшилж байгаасай гэж аав ээж нь л өрөөж магадгүй нэрийн хэрвээ лам хуурахт ч юм уу өгсөн бол бас тэгэж сайн мөрийг буйныг бодож л өгсөн байх нь. Тийм байна л да тий. За бас нөгөө нэг өөр нэг сонсогч маань Намуулуун гэдэг нэрийг асуусан байсан. Намуулуун гэд. Намуулуун.
Намуулун. Тийм байсан. Намуун юм уу, намуунаа ч юм уу тийм биш. Намуулун. Нэг уутай. Тий. Тэгэнгүүт энэ охин хүүхдийн нэр байгаа байхгүй юу? Тийм байлээ. Тэгэхээр ингээд намуун гэсэн утга. Эсвэл нөгөө намуун гэдгийг чинь намуулун гэд монголч хэрэгчд юм болов гэдэг байхгүй юу? Үгүй ээ. Намуун гэдэг нь чимээгүй дүлгөөн тайван байдлыг илэрхийлсэн үг л дээ, тий? Ер нь бол тийм байгаа. Тэгэхээр лан гэдэг нь өвөл үгээс нэр үг үүсгэх залгуурыг залгасан байна гэж байна. За инхрийлэн гэдэгтэй адилхан үг гинэ. Тэгж нэр үүсгэсэн юм байна гинэ. Тиймээс орчин тойрныхоо хүмүүст зохицолтой, ийдэг, зөөлөн, элэгсэг дотн инхрий зан ааштай хүн болоорой гэж бэлгшээж хүүхдэд намуулун гэж нэр өгсөн байхаа гэж тайлбарлаж өгч байна. Гэхдээ миний бодлоор өөр нэг их сурвалжтай байгаа да. Тийм үү? За. Энэ Монголын нууц төвчөнд Монголын нууц төвчөний 1-р бүлэг заяа. Тэмүүжний уг гарал ба бага насны үе гэж гарчигтай 1-р бүлэг явдаг. Энэ дээр нөгөө нэг Бүртчин гэргийн гоомарлын хамт Тэнгис дадлаа гэтэлж онон мөрнийх бурхан халдун уулаа нотглон батцагаан гэмэх нэгэн хөвөнийг төрүүлвэ гэдэг хэлдэг шүү дээ. Ингээд доошогоо үе нь ингээд яригадад ингээд яван гутал 45-д дээр ирэн бэлэгдсэн Хабич Баатрын хөвөн Менин тудун бүлгээ. Менин тудууны хөвөн Хачи хүлүг. За 46-д нь Хачи хүлүгийн хөвөн Хайдуу. Намуулун ихээс төрсөн бүлгөө гэж Монголын нууц төвчөний Чингисийн уг гарвал дээр бичээстэй байна. Тэгэхээр тэр түрүүний нөгөө нэг намуун дүлгөөн ийдэг гэсэн. Энэ бол яг орчин цагийн давхар автыг агуулж байгаа ч яг энэ намуулун гэдэг энэ нэрээрээ Монголын нууц төвчөнд байна. 1-р бүлэгт байна шүү. Өг дээдсийн нэр юм байна шүү дээ. Өг дээдсийн маань нэр байх нэ. Тийм байна. Яг зөв. За нөө сонсогч маань энэ нэрнийхээ утга учрыг нь сонсоод санаа намарсан болов уу? За хоёулаа уцаа наах уу? Цааш нь жоохон явж байгаад уцаа наах уу? За сүндэр гэж нэрийг тайлбарлуулах хүсэлт ирсэн юм байна. За манай дүүгийн багшийнхын нэр нь Сүндэр гэж байдаг байхгүй. За би сонсъё. Сүндэр гэдэг нэр нь болохоор 2 утгатай гинэ. За эхнийх нь монгол хэлээр альва уул хад зэргийн ноён оргил сүртэй өндөрлөг газрыг сүндэр гэж хэлдэг гин. За сүмбэр уул гэдэг шиг үү? Тий. Тэгээ сүмбэр уул гэдэг чинь. За сүндэр гэдэг нь ямар ч тач тийм ноён оргил сүртэй өндөрлөг газрыг хэлнэ гэж. За жишээлх юм бол манай монголчууд байшин барилга сүндэрлээд гэж ярьдаг нь. Тийм. Сүртэй өндөр барилга баригдсан байна гэсэн утгаар хэлдэг. Сүндэрлж байна гэдэг чинь тийм юм шүү дээ угаасаа тий. Тэгэхээр тийм өндөр гэсэн утгатай юм тий. Өндөрлөг газар гэдэг. За гэхдээ санскрит хэлэнд болохоор сундара гэсэн үг болд юм байна л да. Сундара. Тий, энэ үгийг нөгөө монгол хэлэнд сунжирч орж ирээд ингээд дуудлага нь өөрчлөгцөөр хагаад сүндэр болсон гэж үздэг юм байна. Монгол бичгээр сундараа гэж бичгээр зарим нь сундараа гэж уншаад зарим нь сүндэрэ гэж уншдаг. Сундараа гэдэг нь машид үзэсгэлэнтэй үзэсгэлэн гоо гэсэн утгатай үг гинэ. Ямар гоё юм бэ тий. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүүхдэд хэрэг энэ нэрийг өгсөн бол ер нь охтууд л сүндэр. Тийм. Одоо миний дүүгийн маань багш нь эмэгтэй хүн байхгүй юу. Тэгэхээр сүндэр гэхээр сэндэр охин гэдэг шиг ч нэр юм болов молоо гэж нэрийг сэндэр гэж өгсөг юм болоо тий. Гэж би бодоод байсан чинь тэгвэл айгүй гоё утгатай нэр байна тий. Тийм байна. Тэгэхээр уулын орой сүртэй орой гэдэг утгаараа биш юм а гэхэд үзэсгэлэн гоо гэсэн утгаараа төгс үзэсгэлэн гоо гэсэн үг юм байна тий. Хоёлаа ингээд нөгөө сүндэр сэндэр тэгээд дараа нь нэрээ сэндэн хүү гэд нэг манай нэг таньдаг ихч идэв шүү дээ хамт ажилладаг байсан. Нэх гоё доолдог. Тэгээд гайхаад би нөгөө нэрнийх нь утгыг асуужсан байхгүй. Сэндэгч таныг одоо яагаад ингэ сэндэгхүү гэдэг би ерөөсөө амьдралдаа ийм нэр сонсож байгаагүй гэд асуусан чи харин сэндэн гэдэг нь урамлын нэр гэж хэлсэн. Тэгээ ямар ургамал юм бэ гэсэн чинь халуун газарт ургадаг нөгөө зандан мод байдэн штэ. Гоё үнэртэй гэдэг. Агаар зандан мод гэдэг. Тийм. Хатуу мод гэдэг үлээ тий. Тийм модны нэг төрөл гэсэн. За тийм үү. Тэгээд бас сони тий. Тийм. Тэгээд тэр өвөө нөхсөн гэдэг үлээ би нөгөө тодруулж асуугаа мартчих. Нэг ямартайч өвөө нь гэлүү хин гэлээ эмээч гэлүү өгсөн гэсэн. Тэгээ ургамал зүүч байсан гэлүү дээ. Тэгээд ховор эдэг гэд өгчээсэн гэж сонсч ирсэн юм байна. За надад нэг юм нэрний юу байна? Эрикам заяа. Манай охтууд нэрэнд миний өөрийн охтуудын нэрэнд Ануу гэдэг нэртэй охтууд байгаа байхгүй юу?
Тэгээ би өөрөө мэдээж ганцхан би охиндоо тэр нэрийг өгсөн биш. Ануу гэдэг охиндоо зөндөө олон хүмүүс байгаа. Өөрөөсөө Ануу гэдэг нэр ард нь ингээд зөндөө юм дагуур ингээд Ануу үжин ч гэдэг юм уу. Ингээд зөндөө Ануу байгаа болохоор би энэ Ануу гэдэг нэрийг бас тайлбарыг хүргэе гэж одоо судлаа. Тэгсэн чинь хэд хэдэн утгатай. За яа. За. Ануу нь эртний монгол хэлээр инх тайван амар амгалан гэсэн утгатай судар бичгүүдэд өгүүлэгдсэн байдаг гинэ. Эхний ээлжинд. Инх тайван амар амгалан гэж бэлэгдсэн. За. Санскрит хэлээр бол бяцхан эрдэнэ, жижигхэн гэрэлтсэн бяцхан эрдэнэ гэсэн утгатай юм байна. Монгол хэлэнд одоо ашиглагддаггүй утгуудыг одоо эртний Египтийн домогт Тэнгэрийн эзний Тэнгэрийг эзэгнэн байдаг эгчдүү гурван бурхны нэгнийх нь нэр гэж шүү бүр. Оо за бурхны нэр юм байна. Оо ямар сонирхолтой юм бэ. Тэгсэн чинь бүр цаашаа Африкийн хэд хэдэн улсын хэлээр задраад инрэл нэгүсэл өршөөл гэсэн утгатай болж ордог юм байна Ануу гэхээр. Бас л ер нь инрэл нэгүүлсэл өршөөл гэхээр нөгөө амар амгалан руугаас төгөх юм байна тийм байна. Тэгсэн чи одоо еврей хэлэнд байна шүү дээ. Еврейгийн ярьдаг хебрю гэдэг хэл байдаг юм байна л да. Хебрю гэдэг. Энэ хэлээр болохоор Ануу гэдэг нь бидний манай гэсэн утгатай үг гинэ. Ямар олон хэл дээр хөрвдөг гоё нэр вэ те. Тэгсэн чи сүүлийнх нь буюу одоо миний өөрийн бэлгшээж өгсөн утга нь ойрдын Галдан бошгт хааны зоригт хатан Ануу. Энэ нэрийг би бол бэлгшээж өгсөн. Тэгсэн энэ нэр маань бас байж байгаа. Манжин эсрэг тэмцэж байгаад тулдааны талбарт нас барсан түүхэн Монгол хатан. Үүнээс хойш Ануу гэх нэр монголчуудын дунд өндөр дээд гоо үзэсгэлэнтэй ихэмсэг бүсгүйчүүдийг бэлэгдэж өгдөг болсон гэж байна. Гоё нэр нь шүү дээ. Үнэхээр гоё бэлэгдэлтэй. Тэгээд танаа охины чинь зүгээр Ануу гээл болчт юм уу эсвэл ард нь ингээд даалгавар за 1-р Ануу, 2-р Ануу, 3-р Ануу л гэж явдаг байхгүй. Тэгээ Ануу тэр гээд явчт юм уу? Ануу дээр биш Ануу үжин, Ануу дээр Ануугоо гэж байгаа. За. 3 Ануутай. Тийм байна мөстөө. Хөөрхөн юм аа. Танаа охид чинь чамтай их адилхан бах та. Тийм шүү дээ. Манай нүд хөмсөг болсон. Тийм шүү дээ. Өндөр. Хөөрхөн өндөр. Хүлэмжний ногоо шиг ургаж шүү дээ. Хүлэмжний ногоохтой чи одоо хүүхдийг өстө дороо ургаж шүү дээ. 100-аар хэдэн сантиметр ургаж шүү дээ. Ануу хатан маань би ингээд бас нэг ярьсных. Түүхэнд яг сая дайн тулааны талбарт насварсан амир ирсэн гэж штэ Ануу хатан галдан Ануу хатан гээд нэг угсаа киног нь сүлд хийсэн штэ тэ нөгөө хиний тогт хоёрын шүүдэр цэцэг гэдэг. Тийм тэр зохиолч нэр нь тийм. Яг энэ түүхэн юу нь болохоор 100 модны тулаанд манжин зэрэгтэй байлцсан штэ ойрд монголчууд маань галдан бошгот хаан чинь. Одоо яг энэ тэрэлжийн шугууд гэсэн тэрэлжид гэсэн. Харин тийм гэсэн тий. Энд байлдаад манжин зэрэгт хүчин мөхсдөд ингээд бүслүүлсэн байгаа. Тэгэд Ануу хатан цэрэг өдөрдөж ороод бүслэлтийг сэт зохиж өөрсдийнхөө ард үлдсэн цэргүүдтэй зам гаргаж өгөх гэж явахдаа амирт зүглийн шарх авсан байдаг. Энийг энэ тухай биш үү? Манжин инх хамглан хааны бичгийн 25 дугаар дэвтэрт бичснээр бол харвах зэв хур бороо мэт. Миний үдсэн Ануу хатан буунд онодож өглөө. Галдан 40-50 хүн авч гарлаа хэмээн тэмдэглэж үлдээсэн байт юм байна. Тэгэхээр яасан байна? Ануу хатанныхын зориглоод гарсан тэр үйлс нь бүтсэн байгааз. Тийм байна. Бүсэлтийг сэтэлж гараад өөрөө замдаа өгөдгийн унахт нь галдан бошгот хатнаа аваад 40-50 хүнийг аваад гэдэг чинь тэр их цэргээс 40-50-уулахна үлдсэн байгаа байхгүй. Авч гарч чадсан байгаа байхгүй. Ингэж явсаар байгаад Ануу хатныг хангаай нурууны нэгэн газар оршуулж хатант хэмээн өргөмжилсөн нь хойштоо цаг хугацааны ихээр сунжирсаар байгаад хотонт гэж явагддаг. Мэрэгдээд одоо Арангийн аймгийн Үлзийт хотонт сумынхан Ануу хатныг сахиж үлдсэн өөлдүүдийн удам хэмээн ярилцдаг гэж шүү. Тийм үү. Би болохоор нэг хатант гэхээр нь хотон толцсон юм биш үү одоо тий гэж бичигдсэн байна лээ. Би болохоор нэг хатангийн дөрүлж гээд нэртэй газар энэ төр байдаг байхгүй юу? Байлгүй зөндөө байхгүй. Тэгээ манай хүмүүс чинь дандаа хатантай нэртэй. Тэг яг надад зүгээр хатан гэдэг үгнээсээ гоё санагддаг учраас хүүхдүүдэд тийм нэр өгсөн. Тэгээд нөгөө манай нөгөө нэг аав ах хоёр охиндоо хатан содол хатан титэм гээд нэр өгч ийсэн. Тэгээ баг ахтаа сонсчоод ямар гоё содон нэр юм бэ? Та хаанаас энэ нэрээ бодож олоод өгчвөө гэд айгүй сонирхоод асуусан чинь тийм нэртэй газар гэдэг ингээд манайх өөрөө нисгэж байхгүй юу. Тэгээд эхлээд нөгөө нэг дотоодын нислэгт их явдаг байсан. Тэгээд сүүлдээ гадагшаа олон улсын нислэгт. Тийм тэгээд нөгөө нэг дотоодын нислэгт явж байхад нөгөө штурман хийдэг. Тэгээд тэр чинь нөгөө
газрын нөгөө нэр ус аягүй хардсан юм биш үү? Тэгээд ийм хатан гэдэг нэртэй газар байд юм аа гэд хэлжсэн. Тэгээд тэрнээс нь санаа аваад хатан суудал хатан титэм гэдэг. 2 охин байна. Тэгээд би тэгсэн чинь надад гой санагдаад өөрийнхөө хүүхдүүд дандаа хатантай нэр өгсөн. Зөв. Гоё юм байна. За хоёлаа шууд эфирийнхаа утсыг нээгээд хамтран ашиглацаа зарлаад тэгээд нэвтрүүлэг жааш нүргэлээ тэхүү. За манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас солигдох бол 77 77 88 30 дугаарын утас эфир дээр нээлттэй хүлээж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдв таны нэр хэмбэ буюу нэрний задаргааны талаар яригдаж байгааг та бүхэн мэдж байгаа хаа. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Oktoberfest 2025 шинэ ургацын шинэ шар айргийн баяр хамтран олцож байна. За 100 жилийн түүхтэй Апу компани 19 дэх жилдээ шинэ ургацын шар айргийн баярыг Oktoberfest-ийг хүргэж байна. За хамгийн сайн шар айраг юу вэ гэдэг асуулт биш үү? За би чамаас ингээ 2 3 хоног асуулаа штэ. Тэгсэн. За тэгсэн чинь энэ чинь угаасаа заяа Google Trends-ийн хайлтаар жил бүр дэлхийд даяар хамгийн одоо олон хайгцаа асуугдсан асуултуудын нэг байдаг гэж байна. Оо. За чи бол нэмэрлээ хийсэн биз дээ. Харин тийм. За. Тэгээ ер нь бол энэ 100 болон баярын өдрүүдээр шууд огцом өсдөг гинэ энэ асуултын хайлт. Ийм асуулт. Одоо сезон орсон байгаа тийм. За тэгтээ мэдээж хамгийн сайн шар айраг гэдэг бол үйлдвэрээсээ гарсан шинэхэн эсгсэн шар айраг. Тэгэлгүй яг уу. Одоо яг энэ Google хайлтын хамгийн гол цэг нь бол Герман улсын Мюнхен хотноо 10 дугаар сард 3-7 хоногийн турш үргэлж идэг энэ фестивал байгаа шар айраг нэ тий. Дэлхийн өнцөг болон болгоноос хүмүүс зорж очдог. Тэгвэл яг энэ баярын уур амьсгалыг Монгол улсдаа 19 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байгаа Апу компани Oktoberfest 2025 шинэ ургацын шар айргийн баяр 10 сарын 3-4-5-нд 18 цагаас M-банк аренад болно. Та бүхэн тасалбарыг Shopee цэгмээс авах боломжтой. За. Ингээ болж байна уу? За 10 сарын 3-4-5-нд M-банк аренад 18 цагаас. За баярлалаа. За сонсч холбогдож байна авнаа. За тэгье. MJ радионы сонсч байна. Үчимин. Байна. За үчимин дээ. Та радио онтрагаарай. За. Би яг нэрний талаар яг задаргаа хэлэх гээд манай аавын нэрийг Галдан Барамсаа гэдэг байхгүй юу? Галдан Барамсаа. За тэгээд би одоо өдөө 50 60 наслахтаа би аавынхаа ийм нэртэй хүн ер нь олж сонсоогүй үзээгүй. За. За тэгээ яг би одоо сонсоход манай аав нь нэлээд тийм том лам хүн байж байгаа тэгээ хэлмэгдүүлэлтэнд өртсөн юм гэлээ. За. Тэгээ одоо энэ нэрний нэг утга учир байвал одоо манай тэр өвөө маань одоо хүүдээ чухам юу гэсэн утга бэлэгдэж энэ тийм ховор нэр өгсөн бол би одоо бүр аавынхаа нэртэй хүн ерөөсөө сонсоогүй. Нэрэл таны аавын нэртэй адилхан нэртэй хүн байхгүй мэн Монголд өөр. Харин тийм байхаа би бүр гайхаад бүр би одоо өдөө наслахтаа ерөөсөө ийм нэртэй хүн сонсоогүй байхгүй. Тэгээд би аавынхаа нэрний утга учирыг нэг олоод яачвал юу гэсэн утгатай нэр аав нь хүүдээ өгсөн бол доо гэж бодоод байна. Зөв. За Галдан гэдэг нь бол ямар ч тач хувь төгөлдөр гэсэн утгатай үг байна. За тэгэхээр Барамсаа гэдэг нь байна уу надад? Надаас цөөхөн нэрийн тайлбар байгаа. Барамсаа гэдэг үгийг нь бол одоохондоо тайлж арай чадахгүй байна. Дараа 7 хоногт яа тий. Тэмдэглэж аваад эх 7 хоногт та нэвтрүүлгээ сонсож чагнаад хүлээж байгаарай. Аавын та нэрийг бит хоёр сайхан тайлбарлаад өгье. За холбогдсонд баярлалаа танд амжилт. Баярлалаа. За ажлын өндөр амжилт. За баярлалаа танд. Нэр өөр адилхан нэртэй хүн байхгүй юу? Тийм үү? Тийм байна. Нэр угаасаа л содон сонин нэр байна тий. Тийм байна. Тэгэхээр нэртэй тэр сайхан мундаг лам ховлгаан хүн байж байгаа хэлмэгдүүлэлтэнд өртсөн гэхээр хоосонгүй сайхан ерөөлийг бодож л тухайн цаг үед хүүдээ нэр өгсөн байж таараа тийм ээ. Тийм байна. За хоёр дуудлага орж ирсэн. Энэ одоо аль нь авагдах юм болоо дарлаа. За. MJ радионы сонсч байна. Үчимин төргий. Бэн сайн байна уу орой минь. За. Таныг сонсч байна. Би нэг одоо хөвгөлтөө гэх юм уу? За. Одоо миний нэрийг Сувда гэдэг байхгүй юу? За. Тэгээд нөгөө ээж маань одоо
тэгж нэр өгөө тэгээд төрсний дараа нөгөө аав маань төрсний гэрчлэгийг минь аваа авах гэж явсан юм байна л да. За. Тэгсэн чинь ээж захад хэлсэн юм байна. За сувдаа сувд шүү. Буруу бичүүлээд ирвэ гэж тэгсэн чинь нөгөө яг л буруу бичүүлээд ирдэл дээ. За. Манай хаандаа сувдаа бичүүлээд ирчихгүй юу? Зөрүүд юм бэ ясаа. Тэгсэн чинь яг манай сандраа сүрхий нөгөө анхны хүүхдээсэн. Хөрхий. Тэгээд ирсэн чи ээж хүн хилээд ахт чинь сувдаа гэж бичүүлсэн байх ингээд дураараа нөгөө 2А-гийн прэт хэвчжээ. Оо за гэрчлэгийн дээрээс нь. Ой бүр дураараа юм. Тэгсэн чинь дараад нь нөгөө нэг одоо хороо юу нөгөө бүтгэлийн хүмүүс нь үе ингэж хамаагүй бичиг баримт зарч болохгүй шээ. Энд одоо ингээд таашаага ингээд сувдаагаараа явсан байгаа гэж тэгжилдээ. За. Тэгээд 2А-гийн цаагаад биччихээ. За. Тэгсэн чинь дараад нь би ингээд нөгөө 10 жилээ төгсөөд ажилдаа давхулсан чинь бичиг баримт засвартай болоод ёо тэгээд яг тэгнэ өстө нэр. Тэгээд би чинь одоо лавлгаа авч тэгжээж ажилдаа цаавчихсан байхгүй юу? Тийм. Тэгээд ийм бас нэг хөвгөлтэй миний нэрний нэг юм юу ээ. Тэгээд баг байхад тэгээд нөгөө хөдөө нөгөө нэг өвөө эмээ дээр очиод тэгсэн чинь бүр нэг эмээгийн хөшин настаах нь байсан. Тэгсэн чинь тэр хэн гэж нэр өгж гинэ гэсэн чинь цувдаа гэсэн чинь цувдаа нөгөө манайх яг нөгөө махкамнад 21 дугаар хороод хажууд байсан. За. Тэгээ манай ээж махкамнад ажилладаг байсан байхгүй юу? Ямар сонин нэр өгдгийн махкамнад хажууд байдаг болохоор цувдаа гэж юм уу? Боо инээдэн болсон гэж байхгүй юу? За наач хизээж өөрчлөгдөж болохгүй гоё ховор нэр юм шүү. Харин тэгээд харин баг хүүхдэд аюул намайг цувдаа гэж хэлчихсэн байхгүй юу? Тэгээд тэр өвөөгийн тэгж хэлжсэнийг амар яриад бөөндөө инээдэг байсан. Би амар ичээл миний нүүр муур улаагаал гэдэг байсан байхгүй юу? Тэгээд бас нэг түүх ярихад манай ээж одоо ахта одоо ярилцсан юм уу яасан одоо хүүхдүүдтэй бүгдээр нь нөгөө эрдний нэр өгсөн. За. Ах нь 4 хүүхэдтэй манайх одоо уур байлгах чинь ах нь болохоор ингээ очор, оюун, номин, алт гэд 4 эрдэнэ авсан байдаг байхгүй юу? За. Манайд болохоор сувд ган шүрэг байдیں۔ Тэгээд ингээд бөөнөрөө ингээд дуудагтахаараа нэг бүгдээр ах トゥ чим шиг 9 эрдний нэртэй биш үү? Ер нь бол тийм нэг аюул тийм байна. Тэгээд ингээд өгсөн байдیں۔ Тэгээд одоо тэгээд дахиад хүүхд төрвөл танан манан гэж манай тэр ах ихнэр ярьдаг байсан байхгүй юу? Тэгээд цаашаа тэгээд нэмж төрөөгүй л дээ. Тэгээд долоо дээр гацсан тий. За нэг ийм түүх өгдгийг. Тэгээд би нэрний тухай орж ирэхээр санаанд ороод ярих гэж залгасан. За ястаа гоё хөвчлөлтэй инээдтэй түүх аваасанд баярлалаа танд. Эфиртээ илгээр явуулчих шүү дээ. За өчиг сайхан өнгөрөөрэй та. За баярлалаа. Эстэн нэрээ аюу дураар юм а тий. Тэр эхнэрээс эстэн үнэхээр бүр калтах юм а тий. Ямар сайн дэм брэдгэр зассан байх вэ? Йоо. Тасарчлаа. Энэ сая хин нараа шийдэрч асуусан байсан уу? Сансар Жанибеков гэдэг нэртэй хүн байсан да гинэ хайгаад үзсэн чинь нэрээ нэг хүн байна. Байна уу? Манай нөхрийн найзыг жижиг 6 гэдэг содон бас ганц нэртэй шүү гинэ. Цээлээ цэгээ битсэн байна. За энэ сонсч холбогдож байна. Эмжил радиод нэг сонсч байна. Үчимэнд. Үчимэнд. За. Таныг сонсч байна. За. Би 2 дахь хүүхдээ төрүүлээд. За. 93 онд. Тэгээ манай хүүхэд яах ороогоод бүр уул нь ихчийн нэрнээс оруулаад Түмэн Жаргал гэж нэр өгчээсэн байхгүй. За. Тэр ороогоод болтгүй. Тэгэхээр тэр манай аав бас давхар энэ мөн гэж давхар ороогоод болтгүй. Тэгээд нэг сайн юу нэрмэр өгдөг сайн хүн байдаг гэхээр манай аранга өндрүүлэн сум байсан маа нэг өсөн хүн байсан. Тэр өндөр очиж нэрийн солиулаад асуугаад ингээд байна гэсэн. Юу яа нэр нь тохироогүй байна гэдэг. Тэгээд 40 гэцэл гачирмаа гэж нэр өгсөн байхгүй юу? Тэр өгсөн. 40 гэцэл гачирмаа. За. Тэгээд тийм нэр авчаад тэгээд миний ах нь тариатад
тэтгэврийн байцаагч хийдэг байсан. Тэгээд ахаараа гэрчлэгийг нөгөө нэрийн солиулаад гэрчлэгийг нь ахуулах гэж би нөгөө өдөөнөөс орж ирээд тэгээд нэрийг хэлж явуулсан байхгүй юу. За очиод бүтгэн аавн шүү гэж. Тэгсэн тэр урдхан хэл ам хугалцах гэж чадсангүй тэрмаа гарна авчихлаа. Тэгээд тал нэрээр нь авсан уу? Тэгээд тал нэрээр нь авсан. Одоо тэгээ манай охин ста миний нэрийг бүтэн аваагүй гэтэл одоо тэгээ штэ. Одоо тэгээд нэг удаа нэрээ солиулах эрх үг нь байгаа да. Тэгээд яасан миний аав манай охин хоёр цуг орооцгоод манай аав 73 үрж өнгөрөө. Тэгээд нөгөө шинжээ минжээгийн тайлуулаа яасан. Өөрт чинь ганц охиндоо ирээд амьдаа ирээд төрсөн байж тээ гэж манай охин гарсан байхгүй юу. Ямар гоё тий. Тийм энэ манай энэ одоо том охин одоо бага охин одоо 2 хүүхэдтэй тэгээд одоо 33 хүрчээж тэгэл би өвөөштэй гэдэл одоо эрхлээ. Арга болсон байж тээ бүр. Эдгээр ирэхээр л өвөөгийнхөө зургийг тэгэрч яваад би энэ хүн штэй гэдэг. Тэгээд нэг 2 хүүхэд нь хүртэл ирэхээр имэдэр ирэхээр энэ ээж гэсэн те гэлтэй. За холбогдол сайхан гоё сонирхолтой түүхээ явуулсанд баярлалаа танд. Баярлалаа. За таны нэвтрүүлгийг аим сонсдог шүү. Ажлын амжилт хүсье. За маш их баярлалаа. За баярлалаа. Дэчин гочил гачилмаа гэсэн те. Дэчин гицэл гачирмаа гэсэн. Яа, сонир нэр байна те. Тийм байна. Тэгэхээр сонир нэр. Нэрэл нөгөө хэл угарах гэдэг таллаа тавьчихдаг. Бас айгуу дураараа юм аа тий. Тий. За сонсогчд мэн өстой утсуулаас л зарлаж байна уу да. Барамсаа гэж зохиолчийн нэрний утгыг мэдээд өгөөч гэсэн байна. Бас энэ ч Оги аавын маань нэрийг Огнон гэдэг бас ховор нэр байх гэж боддог гэсэн байна. Хоёлоо мартчих үү дээ тийм ээ. Огнон. За би энд ямар дуудлага орж иж тэмдэглэл байж. Найс нь ус авлаа шүү. За авлаа. Огнон. Энэ радио тэнг сонсч байна. Тата яриа таа. За. Сараа анчтай байна. Таньдаг дугаар байна. За. Та 4 хоногт орж ирээд нэрээ тайлбарлуулсан тий. Тэгээ уулын тайлбарлуулсан дээ. Дахиад тайлбарлах гэсэн би нөхөрт гараад нөхөрт гараад чи 26 жилийн дараа битэр гэрэлтэй батлуулаад урд нь бол би бол ванчигт орж сарн туяа гэсэн тэгээд би гэрийнхэндээ бол иргэсэн гэж бас нэрлэгддэг тийм нэг нэртэй. Тэгэхээр чинь одоо урд нь нөгөө нэр залгагдаад нөхрийнхэн эхний нэрийг аваад чөн дээр болсон. Чөн дээр ванчигт орж сарн туяа гэдэг. Манай хүмүүстэй амар угаасаа чиний нэр амар уфтэйсэн тэгээд дээрээс нь одоо ингээд нөгөө миний нэр ингээд ороод ирэхээр хүмүүс ингээд энэ тэнд ингээд бичиг баримт яагаад нөгөө юм хөөцөлтэй байхаар гайхаад бүр ямар амар урт ядраатай нэртэй юм бэ. Энийг чойндор юм уу? Болтгоо мө гэдэг. Чойндон юм уу? Чойндор юм уу? Чойндон гэвэл номд гэсэн утгатай үг байх нь байна л да. Чойндор гэхээр биш болоод байна. Чойндор гэд. Тэгээд чойндор ванчигтар чи сарн туяа олцоод байна. Тэгээд араас нь эргэсэн гэдэг нь болоод би ч амар уурттай өгөөж авсан думбын бүтэн нэршил юм боллоо одоо сараа чи 41 үстэй байсан шүү дээ. X-ийг над нэрнийхээ асуудалтай жоохон зогсуул яа тийм дээ. Угаас энэ намайг ванчигтар чи сарн туяа гэд тэгэхээр ингээд ямар амар урт хийлэн урт гэсэн айгу урт нэртэй юм бэ гэд онгород айгу тийм гайхдаг байсан байхгүй одоо дээрээс нь нэмэгдээд чөндөр ванчигтар сарн туяа гэд араас нь эргэцэндээ залгаж байгаа байхгүй. Тэгсэн чинь тана монголчууд бүгдээрээ юм уу гэж. Манай монголчууд бүгдээрээ батэрдэн гэдэг нэртэй байсан. За холбогдсонд баярлалаа тань Сараа гэж. За баярлалаа Сараа гэж. За чиг сайн өнгөрүүлээрэй та. За. Чиг сайн өнгөрүүлээрэй та. За. Нөгөө сонсогчид энд сувд ундрахыг нөгөө цувдаа гэдээ дуудаад эхэлсэн байна шүү Ээ дээ. яах нь удаа та нар одоо тэгж болохгүй шүү хүний нэр усаа тий.
За хоёлаа нэг баг зэрэг сонирхолтой мэдээлэл хүргэх үү? За энэ сонсогч холбогч нар энийг за тэгвэл сонсогч авъя. За энэ сонсогчийг авлаа шүү. Түрүүнээс хойш залгсан юм а давхардаж орж ирээд ирсэн. Эмжил радиог сонсож байна. Үчимэнд. За радиогоо унтгараа та. радио. За окей. За болчлоо. Одоо яаж чи? Одоо өстө зүг зүгээр. Арих ч болсон. Тэр гэрээхээ гадаа ирчээд машинаа оруулахгүй баахан зогслоо. Харин тэгээд би ингэ дуудлагыг чинь хараад л байлаа. Хүн ирж байгаа болохоор дуудлагыг дасалж чаддгүй. Тэгээд одоо айгуу гоё сонирхолтой сэдв байгаад байсан. Тэгээд за. За танд гоё мэдээлэл байна уу? Юу вэ? Манай хоёр хүүхд хоёулаа яг Монголд нэг удаа бүртгэгдсэн нь штэ. Хоёулаа тусдаа юу? Тий. За. Тэгээ нөө манай хорооны бүртгэгч харчаад чи ч одоо нэр ус судахдаа ийм удаан боддог юм уу? Яа бэ гэж. За. Ямар нэр болгороо тэгдэг юм бэ? Тий. За яг хүү болохоор би нөө өөрөө баг байхаас эхлээд нэг тийм онгоцны нисгч мисгч болъё гэж боддог байсан учраас тийм жигүүр гэдэг нэр бодоо л гэдэгсэн. За. За. Нэг бас нөгөө эрэгтэй хүүхдэн болохоор бас тийм сонирхож магадгүй гэж бодоод үдээ нэг тийм нэр бодоод. Тэгсэн чинь ер нь ингээд нөгөө статистикийн нэг вебсайт байдаг шүү дээ. Тэрийг ороод чинь жигүүр гэж яасан чинь айгүй олон жигүүр байж байна. Яг топ жигүүр гэж байдгүй. За. Тэгээд тэрийг сонгочвол бүртгэгчдэр байсан чинь манай хорооны бүртгэгч харчингуудаа за анхудаа бүртгэгдэж байгаа юм байна шүү гэж надад хэлсэн. За. Тэр нэрээ ганц үт юм байна. Тэгээд тэгсэн чинь сүүлд нь 2 жилийн дараа манай баг охин төрөөд. За. 23 онд их гоё цэгэр сар гарсан шүү дээ. Тийм. Тэгсэн. Blue Moon. За одоо тэгээд тэрэн дээр нэг би яг юу яасан? ChatGPT ашигласан. Одоо сонсогчдод зөв байж магадгүй. За. Тэгээ нэг монголчууд утгатай тэгээд нэг юм цэгэр сармаар холбоотой ингээд тэгээ бас яг хүүгийн нэр дээр ч бас бодож илээсэн нөгөө монголчууд гэхээс илүү нөгөө гадаадд очиод сургууль соёл тэгээд ажил төрөл хийхлээр монгол оронч тод тэгээд дуудчих юм байна. Англиар нь тоо тэгээд дуудчих юм байна гэж бодож ирсэн. Хүүхдэд ер нь ямар нэр байвал гадаадууд гайгүй дуудах юм гэж бодсон чинь Луна гэж нэр өгч байна. За. Тэгээд тэгсэн чинь юу яагаад нөгөө Лунагийн жоохон монголч болгоотгоо ч гэсэн чинь хотлуун болох уу гэдэг. За, хотлуун. Тэр хотлуун нэтрэлээ жоохон адилхан болох уу гэхлээр эгийг гэдгсэн. За. Тэгсэн чинь тэрнийг гаргаж гоё Луна гэж гаргасан. Гоё Луна. Гоё сар гэсэн үг шүү дээ, тий? Гоё сар гэсэн. Тийм байх. Ямар гоё нэртэй, тий? Тэгээ нөгөө бүртгэгч гэсэн манай нөгөө бүртгэгч эмчтэй маань харчингууд яг танаа баг охин чинь би чамаа хүүгээ яхад анхны нэр байна гэд хэлчихлөө хэлчихсэн гэсэн чинь охины чинь нэр бас тийм биш тийм чи их тэгэж их боддог юм уу гэхлээр нэр бас энэ чи боддөө штэ л хэлээд. ChatGPT хоёр бодсон юм а бодсон гэж хэлэхгүй яасан. Тий одоо ChatGPT хэлсэн. Одоо тэгээд дахиад хүүхдтэй болох юм уу? Одоо болно уу тэгээд манайх дөрөв. Ингэж штэ нэг тод жигүр гэсэн штэ. Сод жигүр гэж нэр бол одоохондоо бүртгэгдээгүй байгаа юм биш үү? Одоо жигүр нэгэрээ байна уу? Тод жигүр нь нэгэрээ сод жигүр гэж бол байхгүй. Би зүгээр яхав сая сонирхож үзсэн гэсэн. Тэгвэл дараагийн хүүхдээ сод жигүр гэж болох юм байна. Тэгж болох юм биш үү? Одоо Эрика ингээд дэлхийгээр нэг зарлцгаар чинь тэгээд батент алдлаа л та. Харин тэглээ штэ. За холбогдсон баярлалаа танд өчиг сайхан өнгөрөөлөө. За баярлалаа. Гоё л унаа. Би нөгөө хөрсармаар ингээ өгсөн юм болов уу гэж ятсан байхгүй юу? Янгэр Луна гэдэг чи одоо орос хэлтэнд бол сар штэ тий. Тэгээ гоё Луна гэхэр чин гоё Луна гэхэр монголч юм шиг гоё сонсогдож байгаа штэ. Айгу содын юм байна тий. Шиглэнтэй гоё сонсогдож байна тий. Тэгээ эний чи нөгөө нэг англи болгосон ч гэсэн ер нь бол яг нэрээрээ хөрөвхөн нь штэ. Тэгнэ үү? Тийм. Тийм штэ. За. Гоё гэдэг нь бол яг содон л яна үхээс Луна гэдэг чи угаасаа л Луна гэдэг чинь сар гэсэн үг юм чи. Тийм байна. Латинаар. За хоёул дараагийн сонсч авъя. Эмжил радио таныг сонсч байна. Үчимэн. За үчимэн дээ. Та хоёроо таныг сонсч байна. Нэрний тухай ярьж байна уу? Тэгж байна. Өөрөөх нь нэрний тухай ярих юм уу? Болно. Таны нэр хэм бэ? Нэр алдар хэм бэ? За миний нэр Мөнх Эрдэнэ гэдэг нэртэй. За. Энэ одоо миний хоёр дахь нэр. За. Нэрээ солисон юм уу? Тэгээ урд нь жоохон бахад ч одоо 80-ад онд жоохон бах төрөнгөд манай нэг өвөө
ламаас суугаад Эрдэнэ дүнчээр Ёндон гэж нэр өгсөн юм гээ. Эрдэнэ дүнчээр Ёндон. За. Эрдэнэ дүнчээр Ёндон. Дүнчээр. Тэр үед чинь тэгээд нөгөө найдаж социализмын захиргаалалтын үе байсан юм шиг байгаа. Манай авч жоохон нэг нам миний жоохон нэг өдөр галбун тушаал хайшдаг. Чи нөгөө гандан тэгшил нөгөө үе хаалттай байлаа шүү дээ. Нэг нууцаар хаммамд нөгөө маань танаас тиймэрхүү байсан юм шиг байлаа. За. Тэгээ манай аав яг одоо энэ нөгөө намын ажилт болохоор ийм нэг одоо бороо төвд нэр юм шиг байлээ. Ийм нэр зохихгүйгээд нэрийн солилий гээд. Үжил суртлаа дагаад. Үжил суртлаа. Тэгээ манай өвөө имээ манай ээжнийх өвөө имэл жоохон дургуулсан юм уу яасан. Тэгээд яв Эрдэнийн авч үлдээ гэсэн гээд. Зөв. Тэгээд дээр мөнх гэдэг мөнх Эрдэнэ гэсэн. Тийм байх нь. За. Сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа танд. За үжиг сайхан зүрлээрэй. Баярлалаа. За. Ёндон гэдэг чинь эрдэм гэсэн үг юм биш. За хоёлаа мэдээллүүдэд хүрэх үү? Утсаа ингээд зогсох хоёлаа. Эсвэл авах уу? Яхаар байна. За тэгье. Чи мэд. Ганц хоёрхан мэдээлэл хүргээл ер нь угаасаа нэвтрүүлгийн цаг дуусч байгаа. Тэгж байна. За тэгвэл эхний мэдээлэл Эркагаас. За дэлхийд даяар байна штэ. Ер нь нэг Туркэд хоёлаач нэг мэдээлэлээрээ дандаа гадаад түгээмэл нэрнүүд тийм бас дэлхийд ингээд явж байгаа тийм. Турк улсад хамгийн түгээмэл нэр нь эрэгтэй нэрнүүдээс Мехмет, эмэгтэй нэрнээс болохоор Фатма юм байна. Фатима гэж явдаг шүү дээ. Монголын түүхэнд наа чи бас л орж ирсэн нэр шүү дээ. За. Туркэд штэ Мехмет гэдэг нэртэй хүн 1,285,000 хүн байдаг гинэ. Нөгөө эмэгтэй нэр нь штэ Фатима гэд. За. Тэр чинь 1,164,000 хүн. Энэ хоёр нийлээл Монгол улсыг хоёр уу. Харин тэгж дээ. За. Нийлээл Монгол улсын хүний хүн тоонд нийлчлээ баг. Баркл. За энэ Мехмет нь бол ер нь бол араб хэлний Мухаммед гэсэн нэрийн сунжирсан хэлбэр нь бөгөөд тийм байна. Мухаммед нь арабаар сөгдөх, магтагдсан эсвэл өргөмжлөгдсөн гэсэн утгатай юм байна. Хүндлэгдсэн л нэр байх. Ер нь бол тийх юм байна. За тэгээ Фатима нь болохоор бас л араб гаралтай нэр. Сэтгэл татам эмэгтэй, сайн ёс суртахуунтай, сүнслэг ариун гэсэн тийм утгатай юм байна. За. Түрүүний бас нөгөө нэр шиг юм биш үү те. Тийм байна. За ер нь бол нөгөө монгол хэлний ариуна гэдэг нэр л болж шүү дээ баг. Ариуна те. За хүмүүс харин яагаад энэ нэрнүүдийг хүүхдүүддээ их өгдөг вэ гэсэн чинь исламын шашныг үндэслэгч зүнж гэж явдаг Мухаммед бол Фатима нь болохоор Мухаммедийн охины нэр гинэ. Монголын түүхэнд бол Фатима байна шүү дээ. Өгөөдөө хааны 6 дугаар эхнэр гэдэг баха. Өчтөр хоёлоо ховдыг ярьж хахад яасан дөрвөн хатны чинь Туркийн хатны нэрээр нэрлэгдсэн гэж ярьдаг шүү гэж хэлжсэн. Тэр дөрвөн хатны шивгчин буюу дөрвөн хатнаар дамжуулан Монголын төрийг бас самарж исэн ийм хар түүхтэй ийм олцны эмэгтэй байхгүй юу. Тий. Тэгээд ордонд шивгчин хийгээсээ ахуулаад өгөөдөө нэг амьд байхаас нь ахуулаад дөрвөн хатантай айгүй ойр дотнд байсан. Тэгээд сүүлд араас нь гарч ирсэн Гүйг хаан цаазалсан байдаг. Монголын төрийг хутгасан гэд. Фатима гэсэн эмэгтэйг. Яг үнэн удаагийн би мэдэхгүй бүх нүх сүвийг оёод эсхийн доргоод голд хаяж алсан гэж ирдэг. Тэгэхээр Монголын төрд хүчин зүтгэж исэн мундаг сайд ноёдуудыг дөрвөн хатанд ингэж шивгчилж хор хутгаж явсараад олон мундаг тэр ноёдуудыг дээрээс нь татврын тогтолцоог бүгдийг ингэж хутган өмүүлсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Ийм нэртэй Монголын түүхэнд энэ нэр бол гоё нэртэй боловч хорчин нөхөр байсан байна тийм ээ. Ер нь Монголын түүхэнд бол гэхдээ энэ бол Турк улсууд бол бараг л эмэгтэй хүн болгоных нь гоё нэр байна шүү дээ. Харин тийм л юм байна. За ийм л юм түүхтэй юм байх нь дээ. За энэ үрээд 20 цаг 53 минут болсноор манай өнөөдрийн хамт шими жаргаж сонсон үрээ Таата яриа нэвтрүүлэг маань таны нэр хин бэ гэсэн сэдвэр явагдаж өнгөрлөө. Энэ сайхан Таата яриаг Таата цаг хугацаанд хамт өнгөрөөсөн Эрикад баярлаа. Баярлаа. Найруулагч Өнөр баяртай баярлаа. Продюсер Арида бас их баярлаа. За ингээд нэрнийхээ утга учирын талаар болон бусдын нэрний утга учирыг асуусан тайллаа хэлсэн нийт сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Манай дараагийн нэвтрүүлэг 21 цаг 10 минутаас хүний л амьдрал нэвтрүүлгээрээ эргэн та бүхэндээ хүрэх болно. Түр баяртай Дэлхийн монголчуудын хэмжил радио 88.3
За баярлалаа.